Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны автомашины ачаа тээвэрлэлт, замын байгууламжийн ашиглалт, автотээврийн хэрэгслийн татварт хяналт тавих, хамтарсан шалгалт явуулж эхлэх гэж байна. Дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор хүнд даацын тээврийн хэрэгсэл зам болоод замын байгууламжийг гэмтээдэг. Тиймээс 3 дугаар сарын 20-оос 4 дугаар сарын 20-ны хооронд хүнд даацын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж байна. 4 сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд ачааны автомашины хүнд даацын ачааны автомашины хөдөлгөөнийг түр хугацаа хязгаарладаг байгаа. Энэ талаар бас энэ дээр бас захирамжийн бэлтнээс хяналт тавина. Мөн дээрээс нь урт овор ихтэй ачаа болон 4598 буюу техникийн бэлэн байдал тавих шаардлагатай стандартуудыг бас энэ дээр бас хяналт шалгалт хийх юм байнамаа. Мөн энэ дээр бол автозамын барилга байгууламжийн зөв ашиглаж байна уу, үгүй байна уу? Иргэд маань тээврийн хэрэгслээр тийм ээ дааз зэрүүлэх, зам дээр хог асгах, бохирдуулах, тий илүү жингээр тээвэрлэх энэ дээр бол давхар бас ашиглалтын дээр бас хяналт авах юм байна. Мөн дээрээс нь одоо энэ татвартай холбоотой асуудлаас нийслэлийн татварын газараас бол байцааг шинжилж ажиллана. Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар автотээвэр өөрөө явагч тээврийн хэрэгслийн татвараар 3 тэрбум, зам ашигласны төлбөрөөр 1.5 сая төгрөг төвлөрчээ. Автотээврийн хэрэгслийн албан татвар төлбөр хураах ажил 2 дугаар сарын 10-наас эхэлсэн. Энэ ажилчийг үргэлжилж байгааг албаны хүмүүс хэлж байна. Нийслэлийн татварын газар эрхлэхийн бус байгууллагатай хамтарч оролцсон. За энэ хүрээнд татварын албанаас бол 2 чиглэлээр шалгалт хийгдэнэ. Нэгдүгээрт бол албан татвар төлбөр хураалтын байдлыг бол ачааны автомашинууд дээр шалгалт хийн. За энэ маань та бүхэн мэдж байгаа автотээвэр бол өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөрийн төлөлтийн байдал дээр хяналт шалгалт хийн. За албан татвар төлбөр хураах ажил бол нийслэлийн засаг даргын захирамжаар 2015 оны 2 сарын 10-наас эхлээд явагдаж байгаа. За 2 дугаар асуудал бол энэ ачааны автомашинаар үйлчлэгээ эрхэлж байгаа иргэд маань орлогын тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчлэгээ хуваар эрхлэгч иргэний орлогын албан татварын хуулийн 5.3.8 заасны дагуу сар болгон урьдчилгаа татвар 10,000 төгрөг төлөөд удирлаар тайлангаа гаргаад явах ёстой. За мөн энэ жишг татварын хэрэгжилтэн дээр хяналт шалгалтын ажлыг хийнэ. Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтаагаар оролцуулах төр зөвшөөрлийг олгох юм байна. Тодорхойлбол бүх жин нь 3500 кг болон түүнээс бага жинтэй ачааны автомашиныг Б бүх жин нь 3500 кг-аас дээш, ачааны автомашиныг С, чиргүүлтэй автомашиныг СИ гэсэн 3 ангиллаар төр зөвшөөрөл олгох юм а. За хэмжээнээс хамаарат өдөрт 1000-аас 2000 төгрөгийн хураамжийг төлж хөдөлгөөнд оролцох боломжтой юм байна. 2 голтой тээврийн хэрэгсэл маань 18 тонн, 3 голтой тээврийн хэрэгсэл маань 25 тонн, 4 голтой тээврийн хэрэгсэл маань 38 тонн, 5 голтой тээврийн хэрэгсэл 40 тонн, 6 голтой тээврийн хэрэгсэл 44 тонн байхаар заасан байдаг. Ийм учраас энэ заасан хэмжээнийх нь хүрээнд тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд ялангуяа ачаа тээвэр эрхэлж байгаа тээврийн хэрэгслүүд маань энэ тогтоосон хэмжээнд тохирсон ачааг тээвэрлж хөдөлгөөнд нийслэл дот руу орноо. Мөн том аврын болон ачааны автомашины жолооч нар нь замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангасан цацруулагч наах, ослын тэмдэг, ачиж яваа ачаа нь унахгүй, асгарахгүй, гойчихгүй, хийсэхгүй байх бүх нөхцөлийг хангасан байхыг албаны хүмүүс анхааруулж байна.